2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр оюу толгойн гэрээ батлагдаж сангийн сайд Сангживын баяр цогт өдгөөгийн нэршлэн мистер Ляшу Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт байгаль орчин аялал жуулчлалын сайд Лөөмөдийн ганц үгнээр гарын үсэг зурсан юм. Харин гарын үсэг зурснаас хойш яг 20 хоногийн дараа 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан сангийн сайд баяр цогтын нууц дансанд 9 сая 200 мянган Америк долларын орлого орсон болох нь одоо тогтоогдоод байна. Энэ бол түүх, энэ бол баримт. Хаашаач булц харагдав. Харин энэ 9 сая 200 мянган Америк доллар илчлэгдээгүй байхад The Guardian сонинд Монголын сангийн сайд асан баяр цогтын 1 сая долларын тухай мэдээ гарсан бөгөөд шуугаан дэгдэхтэй зэрэгцээд баяр цогт маш даруухан мэдээлэл хийж 3 найзтайгаа нэг компаниэс юм уу тэгээд нэг хашиг олоогүй болохоор тэгсгээд орхисон. Одоо тэр дансанд 1658 евро буюу Монгол төгрөгөөр 2 сая 900 мянган төгрөг байгаа хэмээн хариулж байж билээ. Манерэнд маш том нэг алдаа гаргасны хүмүүс тухайд сайн анзаараагүй. Шуугаан дэгдээгүй байх үед гараа хармаандаа хийн ханхалцаж хүмүүсийг дорд үзэн доромжилж загиндаг байсан баяр цогт харин тэр үед маш даруухан бүр аимхай нэгэн болсон байсан агаад бараг л гөлцөх шахуу доогуур харан доройдогоор хариулт өгчөө болж сэтгүүлчдийн өмнө би эхнэр хүүхдтэй маш их санаа зовж байна хэмээн ам алдсан юм. 2 сая 900 мянган төгрөгийн төлөө түүний эхнэр хүүхдэд ямар аюул хаанаасаа хийсч ирэн наалдах вүлээ. Зөвхөн маш их мөнгө тэр тусмаа асар их бохир Монгол аюул дагуулах бөгөөд мөнгөний жинхэнэ эзэд энэ талаар түн сануулга өгсөн хэрэг болж таарах гэдэг байна. За үүнээс хойш тэртээдэргүй гадаадуудад ашигтай Монголд алдагдaltaй батлагдсан гэрээ шууд илэрхий лойрын замаар торлого хурдалж одоо бүр ашиг өгөх нь бүхэл оюу толгойг сандаалан суусан Канадуудад Монгол улс өөрөө өөр төлөх болсон юм. Учир холбоосыг Ухаанбаатараас 2013 онд илэрсэн баяр цогтын сая доллар бол хэлсэндээ хүрэхгүй бол хогчин шүү бид энгийн шүү хэмээсэн эцдийнх нь сануулга байсан болж таарад байгаа юм. Гэвч нэг юмнаас зураад авсан бол салж өгдөггүй зарим нэг Монгол хүмүүсийн ачаар түүний мөнгөний зах зуг нь илэрч байна. Ахин хэлий оюу толгойн гэрээнд 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан. Баяр цогтын нууц дансанд 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 9 сая 200 мянган Америк долларын орлого орсон. 20 хоногийн дараа гэсэн үг шүү дээ. Энэ 20 хоног бол мөнгө шилжих үйл ажиллагаа банкны процедур явагдсан хоногуд болж таарна да. Эцэст нь хэлсэндээ хүрчээ Канадуудад ашигтай гэрээ батлагдсан. Мөнгө шилжсэн байна. Гэхдээ энэ бол зүгээр л нэг л дансны хэрэг нь илрээд байгаа юм. Батлагдаагүй мэдээгээр ахаад 74 сая долларын сурах гарч байна. Оюу толгой нөөцийг зарим нэг эдийн засагчид тооцоолон гаргаснаас үзвэл зис 140 тэрбум Америк доллар, алт 45 тэрбум доллар, цагаан мөнгө 3.4 тэрбум доллар, молибден 32.5 тэрбум Америк доллар бүгд 191 тэрбум Америк доллартай тэнцэлгэжээ. Тэгэхээр 200 тэрбум Америк доллартай тэнцэг асар их энэ баядыг 9 сая доллараар соличихно гэж юу байх вэ? Өнөө Санжийн баярын олон хаусууд, огныхон нэр дээрх үйл хөдлөх хөрөнгө офшор данснууд, оюу толгой гэдэг огноо хадамд гаргасан одоо хойноос нь олонний яриад хэрэггүй хэмээн илэрхий шийдсэн үний шинжтэйгээр элбэгдөржин хэлж байсан үг зэргийг эргэн санах хэрэгтэй юм. Мөн тухайн үед Эрдэс баялаг эрчим хүчний сайд байсан жижиг зориг тэмээг нөхрийг мартаж болохгүй. Дам сургаар гадаа дотоодгүй аялал зугаатсан хүн явдаг гэх. 2009 онд цахиаг хэлбэгдэрч ерөнхийлөгчийн синтез заларсан. Оюу толгойн гэрээ батлагдсан. Баяр цагт 9 сая гаруй доллартай болсон. Санжийн баяр олон хаусын эзнэр тодорсон. Оюу толгойн гэрээг элбэгдэрч цээжээрээ хаах гэж оролдох болсон. Учир холбоос эвийн цаавар шиг нээлж байгаа биз.